2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн ерөнхий хорооны Улсын их хурлд нэр дэвших үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Ээжүүд, эмэгтэйчүүд одоо өрх гэр бүлийн төлөөлөл болсон айлын эмэгтэй эцэгтэй хүний хувьд бол одоо өсөлтийг өрх бүрд айлын одоо гэр бүлийн эдийн засгийг нэмэгдүүлэх энэ үйл ажиллагаанд итгэл нь баг хамт олонтойгоо хамтран одоо сурчлагаа хуулийн дагуу зөв шудрах явуулах болно. За өнөөдөр ингээд ардчсан намаас 21 аймаг 9 дүүрглөө Монгол улсын эдийн засгийг өргөж чадах залуучуудыг түгээж байна. Бүгд очиод мөрийн хөтөлбөрөө сайхан ярина. Манай намын мөрийн хөтөлбөр бол өсөлтийг өргөх бүрт гэж байгаа. Яаж өсөлт хийхийг бүх арга хэмжээ, бүх хийх ажлууд манай мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Тэр дундаа аж үйлдвэрийн салбарыг 4Т гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Аж үйлдвэрийн салбараа дамжуул 100 мянган ажлын байрыг бий болгож, дотооддоо үйлдвэрлсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл рүү гаргаж Монголынхаа эдийн засгийг аврах юм аа. Шудраг иргэдийн төлөөлөл болсон магна, одонтой ээж буюу эмэгтэйчүүдийн төлөөлөл цэцэгмаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Очирбат гэсэн 3 нэр цэвэр хүн явж байгаа. Ингээд нийт сонгоо хайрханчуудаа хандаж хэлэхэд эдгээр 3 нэр цэвэр хүнээ дэмжээрээ сонголтоо өөрчил сонгон хайрхнаа гэрэлтүүлье гэж уриалъя. Томсгосон тойргоор зохион байгуулагдж байгаа энэ удаагийн Улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Отхон жаргалын магнай Бүрвэгийн цэцэгмаа Ганбатын Очирбат нар батламжаа гардан авсан дөрөдө сонгон хайрхан дүүргийнхэн иргэд сонгогчдод анхны уулзалтаа хийлээ. Би нэг зүйлийг онцлмоор байна л да. Ерөн зүгээр ямар ч хэрэг хүн энэ нам ялаад миний амьдралд юу нэмэгдэх вэ гэдэг асуултыг бол хамгийн түрүүнд өөрөөс одоо тэр намаас асуудаг байх хэрэгтэй. Бидний ардчилсан нам манай баг одоо бидний хувьд бол амлаж байгаа нэг зүйл бол хэрэг 6 дугаар сарын 24-ний өдрийн сонгуульд ардчилсан нам ялах юм бол энэ бүх жижиг дунд өөртөө ажлын байр бий болгодог энэ бүх бизнес эрхлэгч нарыг тусгай зөвшөөрлийн гав дөнгнөөс мултална гэж. Өөрөөр 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд та өөртөө банк нэхэд та өөртөө дэлгүүр нэхэд тийм ээ энэ бүхэл хийхнээс зөвшөөрөл авах шаардлагагүй тийм болно. Нэгсэндээ жинхэнэ утгаар нь эдийн засгийн эрх чөлөөг өгнө гэж ойлгож байна тийм. Би бол яг сонгон хайрхан дүүрэг унгуу хөөхд одоо бид нар яг ингээд манай хар өрнгийн урдуур явж байна. Тэр 28 дугаар байранд өсөж өндөлөө. Тэр сонгон хайрхан дүүргийнхаа хөгжлийг бол ингээд харахад айгүй хэцүү байдаг. Ягаад тэгэхээр ингээд 9 дүүргийн хөгжлийн индексээр хамгийн доор сонгон хайрхан дүүрэг ордог. Ажилгүйдлээрээ, хөрсний бохирдлоороо тий төрийн үйлчлэгээр ингээд хамгийн доод түвшинд орж явдаг. Тэгэхээр ардсан нам энэ удаад бол 21 аймаг 9 дүүргийнхаа хэмжээнд суураар нь эдийн засгаа өргөөл гэж байгаа. Тэгээд эдийн засгаа өсгсөн эдийн засгаа өрөх бүрд өгөө тий өрхийн өсөлтийг дэмжээл гэж байгаа. Тийм болохоор энэ гол эдийн засгаа өсгөхийн тулд бид нар яг Монголын одоо өөрсдийн нөөц болсон бүх түүхийдээ эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж дэлхийн зах зээл рүү нийлүүлнэ. Ингэж манай эдийн засаг бол цаашдаа тэлж томрох ёстой. За намын үндсэн барьж байгаа юм бол 2030 он гэхэд бид нар Монголын нийт эдийн засгийг 40 тэрбум долларт хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа. За нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган долларт ингээ хүргэхээр зорилт тавьж ажиллаж байна. Хэрвээ бидний энэ зорилт биелэх юм бол эдийн засгийн хувьд Монгол улс яг одоо байгаагаас 3-4 дахин өсөлт гарна. Яг энэ хэмжээгээр өрөх болгоно өсөлт нь очих юм аа. Тэгээд өсөлтийг өрөх бүрдгсэн өөрөө хөвгтэй ардсан нам энэ удаагийн сонгуульд оролцож байна. Ямар ч байсан улсын хорныг авч явахад арга бүлгийн ухаанаар хөгжүүлэх нь бол зохистой. Тийм учраас ээжүүд, эмэгтэйчүүдийнхаа төлөөлөл болж бас би сонгон хайрхан дүүрэг дээр өөрийн нэрийг бол нэвшүүлсэн байгаа ардчилсан намаас. За тэгэхээр хувь хүнийхээ хувьд бол хүн ер нь мэдэх юмаа ярьж чадах юмаа хийх нь бол хамгийн чухал. Тийм учраас ер нь ээж нарт эмэгтэйчүүдэд өрх гэр бүл эдийн засгийн хувьд, хөгжлийн хувьд тийм ээ хувь хүнийхээ хувьд ямар бэрхшээл одоо асуудал тохиолддоггүй. Тэрэн дээр бид нар юугийн чадаад, юугийн төр засгээс бодлогын хүрээнд тийм ээ яаж дэмжиж хөгжүүлэх ёстой вэ гэдэг дээр өөрийн бодол тийм ээ итгэл үнэмшил туршлага болоод байна. За нөгөө талаар одоо би өөрөө дүүрийн Баянгол дүүргийн ерөнхий хурлын төлөөлөгчөөр өнгөрсөн 4 жил ажиллахдаа одоо ардсан намын ялсан баг хамт олон яаж орон нутаг дүүргийг хөгжүүлж чаддаг вэ гэдэг дээр бас нэлээд сайн туршлагацсан. Тийм учраас нийслэлийн 9 дүүргийн 9-т явж байгаа сонгон хайрхан дүүргийг одоо намынхаа мөрийн хөтөлбөр гишүүд дэмжигчид баг хамт олонтойгоо нийлээд яаж хөгжүүлж болдгийг бас үзүүлж чадах тийм туршлага итгэл үнэмшил хөтөлбөр бол байна. Тийм учраас сонгон хайрхан дүүргийн хувьд 80% гэр хороолол. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг бид нар бас сайн одоо иргэдтэйгээ ярьж хийх, богино хугацаанд хийх зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл иргэд аюулгүй чанартай эрүүл орчинд бол амьдрах ёстой. Тийм үү? Нөгөө талаар одоо орон сууцны хуучин барилгуудыг бас дулаалтыг багасгаж хүмүүсээ бас
амьдрах таатай орчинд амьдруулахын тулд дулаалгын хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх юм бодол байна. Тэгээ үүнийг бол бас нийслэлийн хэмжээнд олон дүүргүүд бас амжилттай хэрэгжүүлсэн туршлага байна. Гэтэл яагаад өнөөдрийг болтол сонгон архын дүүрэг дээр ажил нь эхэлдэггүй тийм ээ? Иргэдэн яагаад энэ байгаа орчиндөө ингээд байх ёстой байгаад байгаатай ер нь би хувь хүнийхээ хувьд эвлэрэхгүй байгаа. Тийм учраас эхний ээлжинд сонгон архын дүүргийг бусад дүүргүүдийн жишээ хэмжээнд тэрнээс илүү гаргаж хөгжүүлэх хэрэгтэй. Аюулгүй орчинд байлгах гэх үнэмшилтэй. Нөгөө талаар хүүхд эмэгтэйчүүдийн хувьд бас хөгжлийн одоо өрхийн хөгжил бол хүүхдээс тийм үү? Улсын хөгжил бол өрхөөс. Тийм учраас өсөлтийг өрх бүрт гэсэн намынхаа мөрөө хөтөлбөрийг баг холбоотойгоо хамтраад хэрэгжүүлээд явна. Улаанбаатар хотын баруун захыг эзлэн орших сонгон хайрхан дүүрэг нь газар нутаг томтой, тэрнийхээ хэрээрч хүн ам олонтой. Харин өрсөлдөх чадвар хөгжлийн индексээр хамгийн сүүл мушигдаг нь харамсалтай. Учир нь тус дүүрэх дэд үтэц хөгжөөгүй аж үйлдвэр муутагаас ажилгүйдэл маш их байдаг. Тиймээс архиталт ядуурл газар авсан. Үүнийг сонгон хайрхын дүүргийн иргэд төр засгийн бодлого шийдвэр анхаарал дутагдсанаас болсон гэж үзэж байгаа бөгөөд энэхүү дорой буурай байдлаасаа салахын тулд өөрсдийгөө төлөөлөн парламентын танхимд суух хүнээ зөв сонгох ёстой гэж үзэж байна. Тиймээс тэд утган жаргалын магнаа Бүрвэгийн цэцэгмаа Ганбаатарын очир бат нарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн халуун дотн ухтаж явсан юм а. Сонгон архын дүүрэгтээ хичнээн хуучин амьдрал дарагдаж явсаар хагаад бидний амьдрал юус өөрчлөгдөөгүй. Одоо өөрчлөе. Дахиад шинээр өөрчилж шинэ хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Шинэ хүмүүс гарч ирээд бидний амьдралд бас өөр сайхан өчнөө сайхан юм одоо ингээд биднэрт мэдээлж эхэлж байна л да. Энийхээ үр дүнг төлөө хамтдаа хий бүтээ. За энэ гурван хүн бол ер нь өөрснөө хийх гэсэн юмтай хэлэх хөвгтэй. Магнаг бол ерөнхийдөө шудраг өрсөлдөөний хэрэглэгчдийн эрхшлийн хамгаалах нийгэмлэг гэхэд тийм нийгэмлэг байдгийг баг монголчууд мэддэггүй байхад мэдүүлсэн нэгдүгээр. Хоёрдугаарт бол одонтой ээжүүд гээд цэцгмаа бол ерөнхийдөө олон ээжүүдийн төлөө одоо дуу хоолой болж явах улсын хурд байх хүний нэг гэж би бас бодож байгаа. За очир хотын хувьд бол одоо 4-5 үйлдвэрийг 4 жил барьсан хүн. Тэгээд үйлдвэр бизнесменыг одоо дэмжиж ийм залуу хүний дуу хоолой зааварчгүй ер нь байж өсөлтийг өрх бүрт хүргэнэ гэж боддог. Ардчилсан намын үндсэн бодлого явагдаж хэрэгжижсэн цаг үе байж явах үед нь хийгдчихсэн ажил юмнууд зогсоод яг ардчилсан нам дангаараа ардын нам шиг энэ бүрэн хэмжээний шийдвэрлэх төвшөнд сонгогдож ажиллаж чадаагүй учраас бид бүхний зохих хэмжээнд бодол санаж ирсэн эрх бодол хүсэл маань биелээгүй. Одоо энэ сонголтын дээр бид бүхэн ардчилсан намыг дэмжиж энэ бүхтүүдийг нэр дэвшигч нарыг төлөөлөл болгон оролцсноор бид бүхэн өөрсдийнхөө бодол санаж байгаа хүсэж мөрөөж ирсэн зүйлээ биелүүлж чадна гэсэн итгэл найдварын өмсөн дээрээс ардчилсан намыг болоод энэ нэр дэвшигч 3 хүнийг дэмжиж магнаа цэцгмаа очир бат гэсэн энэ 3 хүнээ дэмжиж энэ сонгон хайрхны төлөөлөл 28 дугаар цайргийн бүрэн төлөөлж энэ бид бүхний бодол сэтгэл санаж явсан богдыг биелүүлж чадна гэсэн үндсэн дээрээс дэмжиж явж байгаа. Улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрог сонгон хайрхан дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч утган жаргалын магнаа Бүрвэгийн цэцгмаа Ганбаатарын очир бат нар эхний уулзалтаа Савпарогийн улзуураас эхэлж улмаар баруун тийш нар зөв тойрон 20 гаруй километр замыг явган туулж иргэд сонгогчдынхоо санал сэтгэгдлийг сонслоо. Тэдний Савпарогийн улзуураас эхэлсэн уулзалт цааш үргэлжлэн 1-р хорооллыг бүтэн туулж 5 шорын улзуураас хойш эргэж 21-р хороолл Хилчин хотгоныг дайран өнгөрч Баян хушууны хөтөл дэрж өндөрлсөн юм. Сонгон архын дүүргээ яг нар зөв тойрлоо 20 гаруй километр алхаслаа. За манай дэмжигчид бас бидэртэй хамт алхсан. Би бас 4 жилийн өмнө яг энэгээр явж ирсэн л амьдрал бол яг л хэвэндээ үнэхээр 4 жил хөгжил зогссон байна, хөгжил гатсан байна. Хөгжил өнөөр сонгон архын дүүрэгт бол гацсан байна. Одоо бид өөрчлөлт шинжилгээг цаг нь болсон байна. 21 аймаг 9 дүүргийн бүх ардчлалыг дэмжих монголчууд маань өрх бүрд өсөлтийг дэмжих ураа үгээ бүгд хэрэгжүүлээд энэ сайхан уриалгыг нийтээрээ дэмжиж ардчилсан намыг 100% ялуулаасаа гэж хүсэж байна. Энэхүү улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшиж байгаа шудраг ёсны төлөө тэмцэгч магнаа одонтой ээжүүдийн төлөөлөл цэцгмаа үндэсний үйлдвэрлэгч очир бат нарыг сонгон хайрханчууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Сонгон хайрхан дүүргийнхээ цаашлаад улс орныхоо хөгжил дэвшлийг зөв зөвхт чиглүүлэхийн төлөө зүтгэж яваад тэдний хувьд энэхүү сонгуульд зөвд зүтгэн хэмээх уриатайгаар оролцож байна.